Хөрөг кино суугт эргээд тавтай морил бид 2016 онд нээлттэй хийсэн Дурсамж 1988 хэмээх 20 ангид киног англи бүрээр нь та бүхэнд ярьж өгч байгаа лээ. Ингээд кинонд орцгоё. Хоёрдугаар анги. Миний талаар чиний эндүрч байгаа ганц зүйл. Энэ анги Жонханы аав гэрийнхнээ танилцуулж түүнийгээ камерт буулгаж байгаагаар эхэлдэг. Том хүүгээ хичээнгүй ууган хүү минь номын сая явсан байна гэж мэгээд яг үнэндээ автомат тоглоомын газар тоглож байдаг. Дараа нь баг хүүгээ өөртөөгөө дэндүү адилхан гэж ирээд өрөөрөө нортол манай дуугүй Жонхан уурлаад халгаачдаг. Юу н адилхан байх вэ? Нэг нь дотогшоо, нөгөөх нь гадагшаа. Эцэст нь бууж өгөлхөө ихнэрлэг очлоо. Ганцхан миний ирвэс гэдэл оцсон камер дундуур тас. Шинэ камерны эд шид гарсангүй л дээ залвал. Ах хүү жаахан харамж бололтой. Аваа юм авчаа юу гэд ихнэр нь үг хаяастай. Гаднаас жинхэнэ адил сонирхолтой догсон орж ирээд нөгөө хоёр маань дуулж гарна. Догсон эмээгийнхэн авч ирсэн бэлгээг өгөхөөр ирсэн нь энэ юм байна. Бураа догсон хоёр өрөөндөө эмээтэйгээ унтах гээд хэвтэж яхад догсон эмээгийнхэн үнрийг гоёыг нь гайхаж яаж эмээгийн гидснээс ийм том хүмүүс төрсөн бэ гэж ирээд л ирхэлж гарна. Харин бураа тэнийг юм ярьлаа гэж ирээд нөгөө хоёр чинь дахиад л чи бидээ тулхан тэр. Аав орж ирээд амар үг хэлэл гар явч нөгөө мөчийн санжуулна ч гэдэг юм уу те. Эмээгээ ядраалаа гэж байгаа л бололтой. Догсон асуултаа өргөжлүүлж хүүхдүүдээс нь хин нь ухаантай байсан бэ? Хин нь ачлалтай вэ гэж ирээд балаа юм асууж эхэлнэ. Эмээ нь мэдээж манай хүүхдүүд бүгд ачлалтай. Хоорондоо мууддаггүй байсан гэж ирээд хэлэхэд нь игч өөрөөсөө болсон штэ гэж догсон хэлж байгаа дахиад л игчтэй асуулангаа алтахад аав нь болиулна. Энгийн л нэг өдөр гудамны амьдрал эхэлж яхад догсооны эмээ буцаар болдог. Дахиад нэг хончихгүйгээд хүүн өглөнө. Гэхдээ ажил ихтэй гэсээр явхаар болно. Үүдэнд хаяггаа тавьсан байсан ваарыг би хэргэлчигээд бас л аваад явна. Хог яагаад цуглуулад байгаа юм бэ гэхэд ашиглаж болно штэ гэж аваад бас л хүүдээ өглөөлнө. Хүнд юм барьлаа, хог цуглууллаа гэд ер нь үгэлсээр тэр хоёр яваад өгдөг. Дүр солигдож догсон хичээлдээ явахдаа эгчийнхэн Яакийг нь өмсөд гардаг. Баригдвал угаасаа батараа алуулна л. Найзуудтай Яака гайхуултал нөгөөдөл нь эгчийнхэн гэж хэлээд амыг нь таглана. Бүгд хичээлдээ явлаа. Хүүхдүүдээс чэтэйг л удмаа сахиж үлдлээ. Жонханы ээж гудамдныхандаа спагетти хийж өгөх гээд бэлдээд ээж байдаг. Цаад учир нь тэгийг тэмцээндээ төрүүлсэн тэмдэглэж байгаа хэрэг юм байл та. Гэтэл оройноос нааш ирэхгүй гэж бодож байсан бураа ирж догсооны ээж дүргээ авлаа. Учир нь хувцас хайж хагаад Яка алга болсон гэн мэдээд догсоон л авсан. Ста би чамаагтаа гэж ирээл цамнаж гардаг. Ээж нь арга сэдэж маш хурдан хүүгийнхээ сургууль руу залгаж хичээлийн эрхлэгчтэй яриад "Өө, нэрээ энэ мана Дунрууны аав нь. За тэр ч яах вэ? Дунрууны ааваар дамжуулж нууилдаа ярьж. Нууилж сонсонгуудаа эгчийнхээ сургууль руу хар хурдаараа гүрж очин хилээд догсон мэдээг нь дуулж гэрлүүгээ гүгээд за ерөөсөө эн чинь ёстой жинхэнэ багийн ажиллагаа юм шүү. За энэ хооронд бураа орилоостой. Догсон хамаг хурдаараа гүйжрэн Яка ээж рүүгээ шидээд ээж шүүрч аван хальт норгож том охиндоо гаргаж өгснөөр нэг юм амьсгаа авдаг. Ёо, энэ дундуур юу болоод өнгөрвөө. Бураа худлаа хэлж байгааг нь шууд л гатарлана. Ээжтэй ууралж орилж байгааг харсан догсон ээжигээ өмөрч хоорондоо зодтолтож эхэлнэ. Үгүй ийм том төлөвлөгөөний ард ээж хэрэлдүүлэхгүй байх гэдэг л ганц зорилготой байсан штэ. Данж нурлаа. За ингээд нөгөө ялалтын баяраа тэмдэглэж спагетти идэх гэж гудмаараа цугланаа. Тэг сургуульд явахгүйгээр даамандаа л хамаг юмаа зориулсан байна. Нэг ёсондоо бусдаасаа төрүүлээд амжилт мөнгө олоод эхэлчихсэн гэсэн үг. Хүүхдүүд Жонханы өрөөнд цуглана. Тэгийг орж ирэхэд охинтой хүргэнтэй боллоо. Охингүй нь хүүхдээ болгож байна гэх зэргээр сүр дүүлэнтэй л өгтөж авна. Хариуд нь ямар ч сэтгэл хөдлөхүүтэйг гайхаастай. Тэг энэ удаа Солонгостой хамгийн том тэмцээнд орж төрүүлээд 50 сая воны шагнал авсан гэдгийг сонсоод хүүхэд хөвгшөдгөө шок. Яаж үрхийг нь хүртэл том жижиггүй яриастай. 18 насны босго давж байгаа нэг том ах нар дараагийн тэмцээндээ хятад явахт нь арх захиж энтер. Догсон тэг яхаараа авчирдیں۔ Гэж ховлох гэж яагаад болдог. Манай хэд амч нэг юм, шоуны мэдрэмж чи ер нь нэг юм. Энэ шууганаас хүүхдүүд зогтхон ялгамжтай. Маргааш нь болж догсон өглөөний хоол хийж гэрийнхнээс ирэнэ. Аав ээж нь эмээгийнх нь бие өвдөд асархаар утсан байна л да. Догсон хоол хийгээд ахад их чинь сэрж мэрэхгүй байж байгаад тэр дунд нь үг зөөж байгаа нууилал өрөвдмөр аль алинд нь загнуулдаг. Зүнийг залгачаад эгчтэй загнууллаа гэд уйлж өгнөө. Уламжлал ёсоор эгчдүү хоёр аар сархан зүйлээс олж бас л муудаастай. Хичээлийн үдийн цагаар хөвгүүд хоолоо хувааж идэнгээ орой кино театр орж кино үзэх талаараа ярихаас гадна
Завсарлагаанаар дээд ангийн ах нартайгаа тоглох талаараач дургүйхэн ярина. Хажуугаар нь сануугийн ээж амтгүй хоол хийдэг талаарч дурсаад авна. Мэдээж хүүн өмөрн л дөө. Нөгөө талд октын сургууль завсарлагаанаараа зурагт ном үзэж байдаг. Удаг агуулга нэг тийм хүүхдийнх биш юм шиг байгаа. Завсарлагаанаар хөл бөмбөг тоглож ирхэлнэ хүүгүүд маань. Хажуугаар нь бас энэ ширүүн царайд манай хэдийг бүр тэр тусмаа сонуг араанда зугаастай. Өөрөөс нь юмараа илүү болохоор аргагүй. Бүр ааваас нь үлдээсэн зүйлтийг нь аав энтер гэж томорч момроод манай хэд столт хэлсээд үлддэм л да. Догсооныг багшин дууднаа. Болохгүй нам уншсан гэж загнах гэж байгаа гэд бөөсүр. Найз нь би арыг нь даана энтер гэдэл. Багш нарын өрөөнд ороод яртал эгч нэдэг. Зайлвал эмээн өнгөрчихсөн гэдгийг хэлнэ. Догсон бүүн уйлаа. Замын унаанд суугаад очих гээд явх үед ёстол хүний эгч гэсэн шиг хоёр дүүдээ анхаарч аргацаар хүрэх газар очиод их л гашууцаар хаалгаар ортол дотор нь харин бараг л найр болж гэнүү гэлтэй нэргэж байдаг. Манай гурав мэдээж гайхаж оцорно. Эгч нар нь бие биедээ өмсөж зүйлснээ гайхуулна. Аав нь хүүхдүүдэд гайхуулж хөөрнө. Гадаадад байдаг том ах нь ч ирээгүй хараад гашуудахгүй байна. Эмээгээ өрөвдөөд байна гэж догсон уйлж агаад ээждээ загнуулна. Нөгөө талд манай хэд кино үзэх гээд бүтлгүүтэн. Хүүхэд үзэж болдоггүй насны хязгаартай кино болтой. Гэхдээ гэртээ очиж өөр кино үзэхээр явдаг. Маргааш нь боллоо. Сануугийн ээж хүүдээ авч явах хоол хийж өгч байна. Сануу дурамчин л аваад гарна. Нөгөө талд догсон өглөөс ирээд аавыгаа өрөвдсөн харцаар харсан ч эгч нар бас аавынхаа гаргаж байгаа хандлагаас болж нэг л эргэлзээстэй. Дахиад л өдрийн хоол. Хөвгүүд хоолоо хувааж идэхдээ бас л сануугийн ээжийн хоолыг голоостай. Бас өчигдөр хийж чадаагүй ажлаа хийнгээд манай гурав цэрэг болж очиод киноны тасалбараа амархан авчдаг. Сануу 0 ороод ирэхэд нь нөгөө хоёр дээр бас сургуулийн хэдэн хөвгүүдийг хичээлийн эрхлэгч барьсан байдаг. Тэр дунд нь бас ааштай дээд ангийнх нь ч ах нь байгаа. За тэгээд эрхлэгч зодож загнаж агаад сануугаас болж та нарыг өршөөлөө гэд дайран дээр давс нэмхэн тэр. Кино театраас гараад нөгөө ах нь сургуулаас гадна жинхэнэ дээрлэх гэж үзнэ. Ааваас нь үлдсэн зүйлт гэж хэлээд байхад л эцэггүй амтаа энтер гэж солиорч ягаад жонхон тэсэлгүй зохиод авдаг. Хүнд хэлэхгүй юм гэж бас байна штэ. Гашуудлын ажилч үргэлжилж нэг талд хөзөр тоглосон. Нөгөө талд дуулсан хүмүүсийг хараад арай дэнтнэ гих бодолч төрж эхэлнэ. Гэхдээ яг үннийг хэлэхэд би ч гэсэн гайхаж байна л да. Хүмүүс бүгд л явсны дараа гаднаас том ах нь ороод ирдэг. Америкаас байдаг чадлаараа хурдан ирсэн л энэ юм байна л да. Ахын дүүгээ дуудах тэр мөчөд ах дүү нар тэврэлдээд жинхнээсээ уйлж өгнө. Ээжигээ өрөвдөөд гашуудаад ёстой жинхэнэ мэдрэмжээ ил болгодог. Ах дүү нараараа хамтдаа ээждээ ёслоно. Энэ үеэр догсооны гэрээс авч явсан вааранд цэцэг тарьсан нь харагдаад өнгөрдөг. Тухайн үеийн мэдрэмжээ догсон санагтаа томчууд зүгээр л төвчжсэн юм байна. Томчууд зүгээр л тус тусынхаа ажилдаа дарагдаад зав чөлөөгүй байсан юм байна. Бас нас намбаа бодоод сул дорой харагдахгүй гэж төвчжсэн юм байна. Том хүмүүс ч бас шаналдсан байна гэж боддог. Сонуу Жонхуан дунруу нь 3 гэртээ ирэхэд найздаа өмөрсөн талархснаа хэлээд сонуу гэртээ орох гэтэл ээжийнхээ хийж өгсөн хоолыг идээгүйгээ санан амтгүй байсан ч нуугдаж сууж идчихэд гэртээ ордог. Хоолоо дуустал эцэг нь хараад ээж нь ч маш их баярлдаг. Манай Тэг дахин ялал байгуулсан байв. Түүнийг харж суусан догсооны гэрийн гэрэл шатдаг. Гэрэл авахаар аав нь гараад явна. Дэлгүүрээс бузах замдаа Тэгтэй тааралдаж тэд хэсэг гаднаа сууж ярилцдаг. Манай хоёр нэг нь хэдхэн хоногийн өмнө нөгөө нь бүр багтаа ээжигээ алдсан зовлон нэгтэй хоёр. Ээжийн талаар ярьж байгаа догсооны аав амьдч бай, өгсөн ч бай. Хамгийн их уулзах хүсдэг хүн бол ээж шүү дээ. Ямар их санжина ээжигээ гэж хэлэнгээ Тэгээс хизээ хамгийн их ээжигээ сандаг талаар нь асуухад нүд дүүрэн нулимстай Тэг өдөр бүр гэж хариулдаг. Үүнээс хойш тэр хоёр чимээгүйхэн сэтгэлээрээ бие биеэ шууд мэдэрдэг. Тэг сэтгэл санаа эвгүй болчихсон гэртээ иртэл гэр нь харанхуй өгтөн. Санаа алдаад өрөөнд ортол найзууд нь цочтол төрсөн өдрийн дуу дуулаад угтаж авдаг. Өнөөдөр түүний төрсөн өдөр байх юм л да. Тэгэнд толгой иргэм шахуу дуу шүү үйл явдал өрнөж байлаа. Ээж нь нас бараад Тэг ээжийнх нь өнөр шингэсэн нутгаа орхиод сөүл рүү нүүж ирсэн юм. Энэ томгүй баян айлын хүүхэд яагаад манай хороол руу нүүж ирсэнг мэдэхгүй ч хамгийн гол нь энэ гудамны 4 сахилгагүй жаал шин найзтай болсон юм. Тэг баг байхын л дуу цөөтэй томоотой хүүхэд байлаа. Магадгүй тэрнээс нь болооч тэрүү манай гудамны дэггүй жаалууд түүнийг шогилдог байсан ч байж магадгүй. Гэхдээ л Тэг ямагт бидэнтэй л хамт байдаг байсан юм. Хорон санаатай зүйлс эзэн ч бүтлгүй зүйл хийсэн ч дандаа л хамтдаа байдаг байсан. Нэг гудамд удаан амьдрахаар яалтчгүй найзууд болд юм. Үг дуугардаг нэг хүүтэй чимээ шуугатай 4 хүүхэд ийхүү найз нөхөд болсноор бид тавал болж билээ гэж
догсон багийнхаа явдлыг дурсан ярина. Хүүхдүүд нөгөө тээгт захиад байсан хатуу юм авууж согтоод манай хэд талмаарсан нүдээр тэр охин хөөрхөн, энэ охин хөөрхөн гэж мэгэл бас дундуур нь догсоонч бас хөөрхөн болоод байгаа те гэд яриад авна. Энэ үед нь догсон өрөөнд ортол тэмдэглэлийг нь игч нь үзчихэд шүнжин нөгөөхөр нь тоглож гардаг. Гол санаа нь хүнд хайртай болсонг нь мэдчихэд бахан ханж байгаа болтой. Одоогийн догсон өөрийнхөө тэмдэглэлийг хараад ичснээр дүр салгидна. Тэр үед нь эрэгтэй хүүхдэд хайраа илчлээд байхдаа яад ингээд нөхөр нь бас шоолоостой гарч ирнэ. Мөн тэмдэглэл дээр нь шоколад өгсөн гэд бичсэн байдаг. Хинд өгсөн, чамд өгсөн гэдэл бяцхан маргаа явна. Нэрээ энэ нөхөр нь яг хин болоо? Гудамны хөвгүүдийн хэл нэг болоод байгаа юм да. 1988 оны нөгөө өдөр очоод яагав нөгөө Жонхоны бичлэг хийдэг. Эхнэртэй загнуулаад камера тавихтаа бичлэгээ зогсоогоогүй байдаг. Тэр үед яах аргагүй хин нэгний цүнх рүү шоколад хийчдэг. Тэр нь хэн байсан гэж санаа байдаг. Ингээд 2 дугаар анги төгслөө. Турба кино суугчаа хамт байсан сонсогч танд баярлалаа. Та заавал энэ киног бүрэн ихээр нь үзээрэй. Анги бүрэн амьдралын амт бүрийг шингээсэн байдаг. Ингээд дараагийн ангиараа уулзлаа. Түр баяртай.